За хуулийн төсөлтэй танилцахад ямар ч байсан нэг газрын дахин төлөвлөх гэр ороолын хөгжлийн сан байгуулагдах юм байна. За нөхөн олгорын асуудал бодтойгоор шийдэгдэх тэр үндсэл тавигдах юм байна гэж ойлгож байна. За хажуугаар нь нийтийн тээврийн асуудал дээр автобус болон автобус гэснийг автобус таксины гэж одоо өөрчлөн иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн илүү уян хатан шийдлийг олж ийна гэж тайлбарлаж байгаа шиг байна. За мөн ухаалаг шийдэл бүхий хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системийг нэвтрүүлнэ. Нэг бас уялдуулан сайжруулнаа гэсэн ийм агуулга явж байна гэж ойлгож байна. За тэгэхээр миний хувьд бол нийслэлийн төлөөлөгч байсан хүний хувьд яаралтай гормоор бас орж ирэх энэ бас ойлгож байна. Нийслэлийн асуудал бол одоо нэг үзүүрээс нь татахаар нэг өөр зүйл гараад ирдэг. Газар чөлөөлөх процесс энэ маш олон зүйлүүд нь цаг аваад байдаг ийм асуудалтай байдаг. За дээрэс нь энэ Улаанбаатар хотоор дүүрэн төгссөн цахилгааны кабелүүд, дулааны, цэвэр усны, бохрын ингээд тэр нь нийслэлд харьяалагддаг учраас аливаа ажил зохион байгуулахад цаг алдах тохиолдол байдаг гэж хардаг. Тиймээс одоо бас нийслэлийн бүтээн байгуулалтыг бас хөгжүүлье гэвэл цаг хэмнэх талыг бол бас дэмжих зүйтэй байхаа гэж бодож байна. За гэхдээ сайнны хажуугаар саар гэдэг шиг зарим зүйлүүдийг анхаарах ёстой. За нэг хэд хэдэн асуулт байна. За нэгдүгээрт санхүүжилтийн ил тод байдал. Сангийн хөрөнгийг бүрдүүлэхдээ мөн захиран зарцуулахдаа ил тод байдлыг хангаж чадж байгаа юу? Хоёрдугаарт гэр хорооллын оршин суугчдын одоо эрхийн асуудал. Ялангуяа газар чөлөөлтийн нөхөн олгорын механизм, түүний хэмжээ, шударга байдал хангагдж байгаа хэсгээр та бүхэн маань тооцсон уу? За нийслэлийн үн цасны зохицуулалтын дагуу энэ үн цасыг хөрөнгө оруулалтын хувьд татан оролцуулахын тулд банкудтай хуульд нэмэлт оруулах шаардлагатай дурдж байгаа ч тусдаа асуудал байж тус хуулийн төсөлтөд уялдаагүй орхигдсон байж болзошгүй байна гэж дүгнэх байна. За тэгээд дараагийн дугаарт энэ гэр хорооллын хөрсний бохирдол мөн одоо жишээгээр дурдах юм бол энэ цагаан давааны хогийн цэг одоо ингээ үер болохоор ингээд улаастан гол руугаа урсаад ороод ирдэг. Өвөл болохоор утаан ороод ирдэг. Зун болохоор ингээд үерлэхээр хог нь бас урсаад ороод ирдэг. Гэх мэтийн асуудлууд байдаг юм аа. Нэгэнтээ энэ гэр хорооллын асуудал, санхүүжилтийн асуудал яригдах юм бол энэ гэр хорооллын хөрсний бохирдлын асуудлыг бас энэ сантайгаа уялдуулаад энэ газар чөлөөлтөйгөө улс уялдуулаад төлөвөөгөө уйсан болов уу гэж асуумаар байна. За дараа нь тодруулъя. Бид ер нь энэ усны тухай хуулийн 22 дугаар зүйл дээр бид нар тодтол хийхгүй л гол дээгүүр гүүрэн байгууламж, инженерийн байгууламж хийхдээ бид нар хуулийн зохицуултгүй явж ирсэн юм байна. Тийм учраас бид нар усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 1-ийн нэгдэх заалтад одоо голын голдрлын бүсэд гэсний ард нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих нийтийн инженерийн дэд үтц барилга байгууламжаас бусад зүйл барихыг хориглоно гэсэн ийм зохицуултыг оруулж ирж байгаа. Энэ зохицуулт бол бидэнд их усаагаар мэд хэрэгтэй байгаа. Учрыг өгвөл бид туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг энэ 7 сард эхлүүлж байгаа. 9 сар гэхэд бид нар тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр байгаа. Аль аль нь одоо голын тэр сав дагуу инженерийн барилга байгууламж, гүүр, хийцлэл хийх ийм шаардлагатай байгаа учраас хийх бүтээн байгуулалтын ажлаа хуультай нийцүүлье гэдэг ийм өөрчлөлтийг оруулж ирж байгаа гэдэг хэлье. Бид нар энэ яагаад яаралтай гормоор оруулж ирж байгаа вэ гэж сая Баатаргүй гүшүүн бас асууж байгаа шиг байсан. Энэ 7 дугаар сарда багтаад энэ хууль батлагдсан тохиолдолд бид нар туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэдэг байгаа. Усны тухай хуулийн дээр байгаа тэр голын сав дагуу гүүрэн байгууламж, инженерийн байгууламж барих энэ эрхийг усны тухай хуулиар бид нар нээж авахгүй бол манай өмнөх гүүрэн байгууламжууд ерөнхийдөө энэ усны тухай хуулийнхаа 22 дугаар зүйлийг баримталтгүй явуулсан ийм зохицуултыг бид нар бас гажуудлын арилгаж байгаа гэдгийг хэлье. За 2 дугаарт газрыг ер нь хэрхэн үнэлж авч байгаа юм бэ гэдэг. Өөрөөр хэлбэл гэр ороолын иргэдийн өөрсдийнх нь одоо гол
өмч болсон энэ газар хашаа байшин түүн дотор байгаа байгууламжуудыг бид бүхэлд нь үнэлж хөрөнгийг бүрэн одоо орлуулан үнэлэх арга буюу Азийн хөгжлийн банкны баримталдаг энэ аргачлалыг баримталж явж байгаа. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод яг одоогийн байдлаар 71 байршилд газар чөлөөлтийн ажил хийгдэж байгаа. Тэгэхээр одоо бас иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхэм чөлөөтэй болсон энэ үед нийслэлээс газрыг ингээ хүчээр булааж авлаа, тэглээ гэдэг ийм гомд санал бол их хурл дээр ямар нэгэн байдлаар ерөөсөө огт гарч байгаагүй. Энэ бол бид нар цэвэр хилцлийн үр дүнд явж байгаа гэдгийг хэлээ. Хоёрдугаарт үнэт цаасан дээр энэ нөгөө гэр ороолыг орон сууцчлуулах энэ бодлоготой холбоотой үнэт цаасны бодлого өөрөө цуг уялдаж явж байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын үнэт цаастай дотоод нийслэлийн үнэт цаасыг адилтгаж дотоодын арилжааны банкудад худалдаж авах энэ одоо боломжийг л 10 гэдгийг 20 болгож байгаа засгийн газрын үнэт цаастай адилтгаж хувь тавьж байгаа ийм зохицуултыг оруулж ирж байгаа гэдгийг хэлье. За хөрсний бохирдлыг мэдээж хэрэг шийдчихэж энэ цаашаа орон сууцчлуулах бодлого, байгаль экологийг хамгаалах бодлого явагдана. Зүгээр танд нэмэлт мэдээлэл болгоод хэлэхэд энэ 8 дугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Улаанбаатар хотод хамгийн анхны хог шатаах одоо үйлдвэрийн одоо хилцлийг хийж дуусгаж эцсийн шийдвэр гаргах ийм хуулийн хугацаатай явж байгаа, хилцээр үргэлжлээ явж байгаа. Энэ тохиолдолд бид нар 5 жилээс дотгош хугацаанд одоо булсан, ландфилдсэн цагаан давааны болон улаанчлуудын хогийн цэгийг хог шатаах үйлдвэрт шатааж urban mining гэдэг ойлголтын дагуу энэ байгаль орчныг нөхөн сэргээх ийм ажлуудыг хийхээр бид нар бас энэ одоо төсөл дээр хамтд нь дурдаад явж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Ил тод байдлын тухай та хариулсангүй. Хамгийн чухал нь бол ил тод байдлаа гэж харж байгаа. Ялангуяа энэ нийслэл Улаанбаатар хот бол 1.5 сая хүн амтай болцсон. Жишээгээр энэ парламентын төвшөнд хэлэлцэж байгаа асуудлууд бол парламент цэг гэдэг сайтаар ороод жишээгээр 100 мянган иргэний санал одоо төвлөрөх юм бол ажлын хэсэг байгуулагддаг ийм одоо зохицуулттай байгаа. Нийслэл яг иймэрхүү хэмжээний зохицуулт хийх боломж байдгүй юм уу? Ялангуяа энэ гэр оролттой холбоотой бодлогын хувьд асуудал гарвал наашаа хандаад авахгүйгээр нийслэлийнхаа хурлынхаа дэргэд ийм платформыг бий болгох нь зүйтэй шүү. Энд одоо та хиймэл оюун ухаан ингээд холбогдож байна. Тэрийг ингээд уяад тэгээд иргэд маань шууд ингээд асуудлаа иргэдийн хурал дээр шийддэг байдлаар шийдэх нь боломжтой юу? Яг одоо парламенттай адилхан манайх санал асуулга хэлцүүлгийн платформ бэлэн болгосон байгаа. Удахгүй бид нар олон нийтэд танилцуулна. Улаанбаатар хотын иргэн бүр уг аппликейшнийг татаж авснаар Улаанбаатар хотын бүх төрлийн үйлчилгээг авахаас гадна Улаанбаатар хотод гарах гэж байгаа шийдвэртэй холбоотой санал хэлцүүлэг зохион байгуулдаг. Түүнээс гадна Green Score буюу ногоон оноо үнэлгээ авдаг ийм одоо аппликейшнийг удахгүй танилцуулахад бид бэлэн болсон байгаа гэдгийг хэлье. Яг энэ дээр энэ ил тод байдлын одоо шаардлагыг хангаж ажиллана. Хоёр гэвэл таны одоо өмнө нь бас хэд удаа сонгогдсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ газар чөлөөлтийн сангийн нийтлэг журам түүнд хяналт тавих журмыг батлана. Энэ журмынхаа дагуу удирдах зөвлөлийг олон нийтээс нээлттэй сонгон шалруулалтаар сонгон шалруулж удирдах зөвлөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг нэмж хэлье.